Mons Cosmetic. За сайн байцгаана охид бүсгүйчдээ Diva Professional Beauty Academy болон Mons Cosmetic хамтраад охтуудтай ээлжид нэгэн видео хүргэж байна. За энэ маань юу вэ гэхээр хаврын үйлчлэлийг тохиолдуулаад арьс сурталчилгаа болон нүүр будалтын зөвлөгөө хичээлийг хүргэж байгаа. За нүүр будалтын маань хамгийн гол чухал зүйл бол суурь тавилт, зөв суурьа зөв тавих байдаг. За энд зориулаад бид нэр арьсаа зөв шийгшүүлж арьсандаа гүн чигшил өгөх шаардлагатай байдаг. За бид нар хамгийн түрүүнд сүн шингэн тоникоор арьсаа чигшүүлж өгөх хэрэгтэй. За сүн шингэнээ бид нар хүмүүн дээрээ авч агаад шууд арчих хэлбэрээр тавина гэсэн үг. Илэлэг хийж массаж хийж ерөөхдөө арьсных бохирдлоо дахиж арьслуугаа шингээх биш, шууд хүмүүндөө шингээгээд арчаад авах шаардлагатай. За ерөнхийдөө бол охид бүсгүйчүүд маань юун дээрс анхаарах вэ гэхээр арьсаа гүн чигшүүлж будаг маань яг цэвэрхэн бидний арьсан дээр ямар ч бохирдол байхгүй бол бидний будалд гоё шингэж ерөнхийдөө арьс маань их гоё харагдана, толгоор ч юм уу те эсвэл тийм гэрэлцэн байдлаа алдахгүй тэгж харагдана гэсэн үг. Тэгэхийн тулд бид нэр арьсаа сайн цэвэрхэн байх хэрэгтэй. За хөвчлэн хавар намрын улиралт ч юм уу те яг иймэрхүү улирал бидний арьс амирх тийм асуудал үүсч эхэлж байдаг. Хүний арьсад нэг хэв шинжэндээ байнга гэж байдгүй, байнга өөрчлөгдөж идэг гэсэн үг. Зарим үед гоё чигшилтэй байгаа, зарим үед холимог ч юм уу, зарим үед хуурашаад байдаг. Тэр болгонд нь бид нэр ерөөхдөө арьсаа сайн чигшүүлж өгөх л ерөөдөө хамгийн чухал гэж ойлгож байна. За арьсаа эхлээд сүн шингэнээрээ нэлэхүүд нь сайн арчиж бохирдлоо авлаа. Араас нь тоникороо арчиж дараагийн яг үлдсэн бохирдлоо авна гэсэн үг. За сүн шингэн маань нүрийн бохирдлын 60-70% авдаг бол үлдсэн бохирдлын хэлбэрийг болохоор тоник маань арчиж цэвэрлж өгдөг гэж ойлгож байна. За тоникоо бид нэр хүмүүндөө шингээж өглөө. Үлдсэн бохирдлоо сайн аваад өгчнө гэсэн үг. За охид бүсгүйчүүд маань ерөнхийдөө хөвчлэн асуудаг тийм түгээмэл асуулт байдаг. За тэр маань юу вэ гэхээр яг ямар бүтээгдэхүүнээр нүрээ зөв цэвэрлж чигшүүлэх вэ те яг яах вэ гэж байгаа бол бидний удаагийн нүр цэвэрлэгээ чигшүүлтэн дээр болохоор Mons Cosmetic-ийн Aloe Vera брэндийг хэрэглэж байгаа. За энэ маань юугаараа онцлог вэ гэхээр арьсыг гүн шигшүүлж ерөнхийдөө арьсанд маш их тэжээл өгдгөөрөө давуу талаагаа. За энэ бүтээгдэхүүн маань ерөөдөө шинжлэгдээд гараад ирсэн мэлээ. За яадаг вэ гэхээр урд нь бид нар тоникогоо зөвхөн хүмүүндөө шингээж ингэж арьсаа цэвэрлэдэг гэсэн бол одоо цацдаг, мөн шингээдэг гэж аль төрлөөр нь ашиглаж болно гэсэн үг. За бид нар арьсандхаа цэвэрж дуусныхаа араас бид нар мист нүүр будалтын өмнө яг мист арьсаа чигшүүлэх шаардлагатай бол энийгээ давхар мист болгоод ашиглаж болдог гэсэн үг. За нэлэхүүд нь бүх арьсаа чигшүүлээд мистээ цацж байна. Болгоод ашиглаж болно гэсэн үг. За ерөөдөө яг хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдээ суурьа тэ арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ түрхлээ шингээх хугацааны хэдэн секундын хооронд хүлээж дараагийн бүтээгдэхүүнүүдээ ерөөдөө шингээж тавьж өгдөгөө гэсэн үг. Тэгэхгүй бол араас нь хит тавих юм бол урднах бүтээгдэхүүн маань шингээгүй. Тийм учраас арьсан дээр бас нэг асуудал үүснэ гэсэн үг. Будаг маань шингээж өгөхгүй. 100 жилийн гол сайхныг 100 насны хамттай Aloe брэндээс. За мис маань ерөөдөө шингэсэн гэж ойлгож байвал бид нар дараагийн бүтээгдэхүүн болох мөн адил Aloe Vera-гийнхаа суурь чигшүүлэх тосыг түрхэнэ. За бид нар ерөөдөө арьсанд их асуудалтай ч юм амар хууршаад байдаг хүмүүс заавал тос хэрэглэх шаардлагатай. Яг гэвэл бид нар арьсанд маш их тийм чигшил дутагдчихийдэг гэсэн. Бид нар арьсаа чигшүүлээд байгаа боловч тэр амар дутмаг байдаг гэсэн. Тэгэхээр маш сайн чигшүүлэхийн үүднээс будалтынхаа өмнө заавал суурь тос түрхнэ. За суурь тосоо явж байгаа хоорондоо бид нэр эдэж энэ маань суурь явж байгаа тохиолдолд гарын дээр байгаа баг зэрэг тосоо хүзүү рүүгээ баг зэрэг оруулж хүзүүндээ бас чигшил өгж болно. Тэгэхгүй бол хүзүү нүр маань их ялгараад эсвэл хүзүүгээ арчлахгүй болгоноос хүзүү нүр ялгарснаас их тийм замбраагүй бохор харагдаж өгдөг. Тэгэхээр бид нар түрхэд гарын дээр үлдсэн байгаа ч юм уу баг зэрэг тосоо хүзүү рүүгээ иллэг хийхэд ингээд гараагаад өчөж болно гэсэн үг. За мөн хэдэн секунд шингэхийн хүлээ. За суурь тос маань шингээд дуслаа. Одоо энэний араас бид нэр дараагийн бүтээгдэхүүн болох ерөөдөө base primer-ыг хэрэглэнэ гэсэн үг. За энэ маань өөрөө яах хэрэгтэй вэ гэхээр бидний арьсыг хамгаалах хэрэгтэй гэсэн үг. Нэг тийм бидний арьсанд давхрууг үсгээд араас нь бохирдлууд оруулахгүй бидний арьсыг хамгаалж өгч гинэ гэсэн үг. За яг тос шиг хэмжээтэй ерөөдөө нэмгэн гадаргуугаар нүүрэндээ жигд түрхэж өгнө.
За их зузаан тавих юм бол яах вэ гэхээр бид нар мэдээж доор нь олон давхар зүйл давхарлаж хайрсандаа түрхэж байгаа учраас зузаан тавих юм бол их барсалт ч юм уу те эсвэл амар их тийм зузаан харагдах болно. Тэгэхээр бид нэр айлуулах натурал ч юм уу нэмгэн харагдуулахын тулд бид нар суур түрхэж байгаа бүх зүйлүүдээ маш нэмгэн араараас нь түрхээд өгчвөл илүү зүгээр гэсэн үг. За суур бейсээ түрхлээ. Бас мод хэдэн секунд хүлээж шингээж өгнө гэсэн үг. За бейс түрхсний дараа бид нэр шууд суур крем буюу фаундейшн руу орно гэсэн үг. За яах вэ гэхээр бид нар өнөөдөр яг үзэх бодолт маань болохоор өдөр тутмын тий эсвэл өөрөө гэртээ гяс хийгээд гараа явуучих боломжийн тийм натурал бодолт үзэх учраас бид нар суур кремээ фаундейшнаа маш нэмгэн тавьж өгнө гэсэн үг. Арсыг илүү тийм байглаараа харагдуулахын тулд за крем авлаа. За усгад өгч. Ерөөдөө жоохон тогшилттой маягаар чиг дээрсэндээ тараагаа түрхээд өгч. За бид нар крем түрхэж авах явцдаа нүдний одоо яг энэ зовх орчиндаа ерөөдөө суур кремэд хөргөж өгөхгүй гэсэн үг. Тойруулаад нүднээсээ зовхноосоо гадуур түрхээд өгч. За дээш харж байгаарай. Нүдний доотлын яг гэрэл тусдаг хэсгээ бодож өглөө. За мэдрийн арьс хангалттай чигшилтэй байгаа учраас араас нь түрхэж байгаа крем маань маш гоё чигшилтэй ерөөсөө ямар ч тийм асуудалгүй гоё шингэж өгч байна. За кремээ тавьсныхаа араас бид нэр ерөөдөө гэрс өдөр тавьж чинь гэрс өдөр маань өөрөө яах үүрэгтэй вэ гэхээр бидний ерөөдөө яг илүү байгаа те том байгаа илүүдл яснуудыг ч юм уу те эсвэл яг энэ том яснуудыг багасгаж харагдуулж өгч гин гэсэн үг. За нүрийг зөв хэлбэрт нь оруулж өгөөд царайг их цэгцтэй харагдуулж өгч гинэ гэж ойлгож байна. За бид нэр тосон сүдэр эхлээд тавьж эхлэе. За хазарны хэсэг, эрүүний хэсэг, бухны хэсгүүдэрийг тавьж өгнө. За мэдээж тавихад ингээд замбраагүй ч юм уу эсвэл тод байгаа. Энийгээ бид нэр дараа нь ерөөдөө уусгалтыг явуулдаг гэсэн үг. Тавьж байгаа хэсгүүдийн сайн хараад бүтээрээ дуурайгаад буудаад үзээрэй. За гэрс өдрөө тавьсныхаа араас бид нар мэдээж крем түрхэхэд арьс маань ингээд тийм чиглэг ч юм уу эсвэл нэг тийм зууралсан байгаа учраас бид нар тэрийгэ мат болгож өхийн тулд араас нь нунтаг пудр хэрглэж өгнө гэсэн үг. За нунтаг пудр маань ерөөдөө хэрэглэснээр яг яах вэ гэхээр бид нар дан ганц тий кремтэй гараа явчихад наалдамхай байгаа учраас маш их хог шороо наалдаг ч юм уу эсвэл амархан арилаад бидний суурийг арчдаг ч юм уу тий. Тэхийн тулд тэрнээс хамгаалахын тулд ерөөдөө нунтаг пудрыг хэлж арьсаа буудалтаа суураа төвжиж өгч гин гэсэн үг. Ингэснээр бидний бодолт өдөржингөө яг яахчгүй гэсэн үг. Нунтаг пудрыг төвжиж өгөөд зөв суур тавьсан тохиолдолд за нунтаг пудрээ авлаа тогших маягтай тавьж өгнө. Суураа хөдлөхгүй тул арчиж тавих юм бол бид нар доотлын суураа хөдлөгчөж байгаа учраас ерөөдөө тогшиж тавьж өгнө. За нунтаг пудрыг тавиад бошлоо гэж үзэх юм бол бид нар араас нь хуурай сүдрийг тавьж өгнө гэсэн үг. За мэдээж бид нар тосон сүдрийг тавиад араас нь нунтаг пудрыг тавьчихсан сүдэр маань баг зэрэг бүдэгсэж байгаа учраас бид нар хуурай сүдрийг тавих юм бол сүдэр маань илүү удаан хугацаанд тогтож өгнө гэсэн үг. Удаан тогтцтой өдөржингөө байна гэж болгож байна. За сүдрээ авлаа. Яг саяны тавьсан тосон сүдэр дээрээ давхарлаад баг зэргийн тодлоо хүчнэ гэсэн үг. За одоо сүдрээ тавьчаад одоо хамраа өндөрлөнө. Хоёр талын зэрэг тавилаа дээш нь усгаа авчна. За ингээд ерөөдөө яг суур маань ингээд дуусч байгаа гэсэн үг. Одоо энэний араас бид нар хөмсгөө нүдээ айлуулах натурал энгийн бодолтой хийж өгнө. За нүдэн дээр бид нэр крем пудр төрөхгүй байгаа гэдгийг маань учир юу гэхээр бидний яг орчмын арьс маш их хэмзэгтэй амархан суларчтай унжих гад байдаг учраас бид нар зохио айлуулах хамгаалах хэрэгтэй. Тийм учраас бид нар крем пудр төрөхгүйгээр
тусдаа нүдний base primer гэдэг зүйлийг түрхэж өгч байгаа. За энэ маань яг яах үүрэгтэй вэ гэхээр нэгдүгээр бидний зохийг хамгаалж өгч байгаа гэсэн үг. За хоёрдугаар боди маань яг нөгөө нэг зарим тэн маань өнгөөр гардгуу ч юм уу те яг гоё уусч өгдөг шүү дээ. Хоёрдугаар тэнийг ерөөхдөө өнгөөр гаргуулж өгнө гэсэн үг. За гуравдугаар будалтын маань удаан тогтоож өгч гэсэн үг. За зарим давхраатай нүдтэй хүний хувьд ч юм уу эсвэл бодог маань амархан хайрлаа завсраар нь ороод идэг бол бид нар тэрнээс сэргийлээд будалтаа удаан тогтоож өгч гинэ гэж болгож байна. За яг зөвхөндөө төрөгч. 100 жилийн гол сайхныг 100 насны хамттай Alloy брэндээс. За бид нар гэр сүдрээд усаад суураад дуусныхаа дараа бид нар одоо хөмсг рүү орно гэсэн үг. За хөмсөний багс. За хөмсгөө ерөөдөө хараад яг хэлбэрээ хараад нүүрэн дээр тохирох хэмжээгээ харна гэсэн. Хит өргөн хит нарийнхан хөмсг бидрийг их овртаа хөдөлдөг учраас тэрнээс сэргийлэн. За мөн адил бидний уул хэсэг хит өргөлттэй эсвэл уртлын хэсэг маань хит дөрвөлжин байх юм бол энэ маань ууртаа ширүүн харагдуулж өгдөг гэсэн. За тэр болгоноос зэсийгээ бодцоход ерөөдөө болно. Хөмсгөө ерөөдөө бодоод дуусчлаа. Энэний хараас яах вэ гэхээр бид нар хөмсгөндөө зориулж цэвэрлэе гэж өгнө гэсэн үг. Энэ маань юу гэж байгаа вэ гэхээр бид нар байнгын хөмсгөө яг хоёр адилхан зурна гэж байхгүй. Эсвэл яг гой хэлбэртэй зурна гэж байдгүй. Тийм учраас бид нар тэрэндээ зориулаад цэвэрлэе гэж өгөөд хөмсгөө ерөөдөө засч өгч гинэ гэж болгож байна. За энэ маань ууд аргачаараа засаад өгч. За энэний хараас бид нар нүд будалтынхаа дараагийн юу болох нүднийхээ будалт руу орно гэсэн хөмсгөө будчаад. За өнөөдөр нүдний будал нэр болохоор маш ерөнхийдөө энгийн өдөр тутамд буцсан ч будаагүй юм шиг харагдахтай энгийн будал гэсэн гэсэн. За энэ маань яах вэ гэхээр хит энгийн болохоор зарим хүмүүс сонирхгүй байж магадгүй. Гэхдээ өдөр тутамдаа одоо бидний хөвчлэн цохны яг хэсэг бол давхраагүй хүмүүс байна. Эсвэл цохны их өнжилттэй эсвэл бүлцэн нүдтэй хүмүүс байна. Тэр нүдтэй хүмүүсийг ерөнхийдөө бүлцэнгийн ч юм уу те баг зэрэг дарж өгөх будалт гэсэн. За бид нар нүдэд нэг чигээр аллаа. Нүдээ хоёр хэсэгт үндсэн хувааж өгнө. Артлын хэсэгт нэгтэй, уртлын хэсэгт нэгтэй тавьж өгнө гэсэн. За хөвчлэн хүмүүсийн хэрэгэлдэг өнгө өдөр тутамдаа хэрэгэлдэг өнгө гэх юм бол бор өнгө гэдэг. За тэр өнгийг аваад будалтандаа ашиглая. За авлаа. Хоёр хувааж түрүүний ясынхаа нэг хэсэгт гэсэн үг. Тэнийг тавьд өгч. Бидний энэ яс эд штэ яс буюу энэ аяга дотор хүнхүрхий ясны дотроо бид хэмжээ аваад энэ дотроо тэнийг тавьд өгч. За тэнийг тавилаа. Багсандхаа бүдгсгэж өгж жагаад тавьсан тэнийг уусгаад өгч. Дэш харчаарай. За ингээд хоёр бор тэнэ артлын хэсэгтээ тавьд өгч. За хоёр уусны нэг буюу одоо уртлын хэсэгтээ цайвар өнгийн тэн тавьж нүдээ зөөлөж өгнө гэсэн. Цайвар өнгийн тийм саатай ч юм уу те эсвэл цайвар өнгийн тэн тавиад нүдээ зөөлөж нүдийг илүү гэрэлцэн болгож өгнө гэсэн. За хоёр уусны нэг хэсэг нэг буюу уртлын хэсэг дээр. За энэ хоёрт голд ирж байгаа уулзж байгаа энэ хоёр уулзууд дээр нэг тийм зураас гарсан байна тий. Энийг яах вэ гэхээр түрүүний нүдээ бодож исэн уусгалтынхаа багсаар усгаад өгчнө. За голтон зураасаа эрэхтэй нэгтгээд усгаад өгч. За юм байна. Нүдний бодолтон дээр бол ийм гарч ирж байна. За энэний хараас яах вэ гэхээр бид нэр контур тавьж нүдээ илүү тодлож өгнө гэсэн үг. За контур нүдээ дагуулад тавилаа.
Ингээд үзүр гаргаад нүдээ илүү урт болгоод тодлоод өчөж гинэ гэсэн. Миний араас бид нэр сормосны будгаар сормосоо будаад нүдээ илүү улам тодолж өгнө. Сормос маань ерөөдөө 3 давхраг гуйгадаг учраас дан ганц доороос нь бодох юм бол бүрэн будагдаж өгдөг. Тийм учраас эхлээд дээрээс нь доош нь будлаа. Дараа нь буцаагаад доороос нь тийш. За нүдээ нээж байгаа дэш харж байгаа доотлын сормосоо будаад өгч. Доотлын сормосоо бодвол ерөөдөө нүд илүү том харагдаж өгдөг гэсэн үг. За одоо ерөөдөө гэлцэлэгч буюу хайлайтераа тавьж өгнө гэсэн үг. За илүү тийм эмгтээлэгтэй cute төрхтэй байя гэвэл хацраа өнгөлж арьсандаа нэг тийм өөр өнгө оруулж өгч болно гэсэн үг. Тэгэхгүй бол нэлэнхүүдээ нэг тийм бэж, бор тийм өнгөтэй болоод байгаа учраас жоохон арьсандаа гоё оранж ягаан туяа оруулж өгч болно гэсэн үг. За авлаа. Миний хагас өдөр тутмын ерөөдөө энгийн бодолт учраас уруулаа нэг тод өнгөөр бутгаас зайлсхийх хэрэгтэй. Баг зэргийн бүдэг өнгөөр бут. За мөртөө бэж, оранж бэж өнгөөр хамаач байгаа. Ингээд бүдэг 100 жилийн гол сайхныг 100 насны хандтай Aloe брэндээс. За өнөөдрийн бодол маань ерөөдөө ингээд дуслаа. Ерөөдөө охид бүсгүүчүүд маань хэрэгтэй зөвлөгөө байсан гэдэгт ерөнхийдөө итгэлтэй. За дараагийн бодлын сурвалж хичээлээр болохоор бид нэр өнөөдрийнхөө бодлыг арай илүү хүндрүүлээд ч юм уу те арай илүү гоёлын болгоод дараагийн бодол маань болохоор ерөөдөө бодлоо арай илүү хүндрүүлээд үндсэн smoky бодлуудын хамгийн суур бодол буюу basic smoky гэдэг нэртэй бодол үүсгэх юм байгаа. За тийм учраас бүгдээрээ дараагийн дугаараараа уулзцаая. Mons Cosmetic